Next Generation нэвтрүүлэг энэ удаа дэлхийн хамгийн алдартай нарны цэрэгт ажилладаг уран нуграач Завцралыг урьж ярилцлаа. Тэрээр саяхан генисийн амжилтыг 2 дахь удаага эвджээ. За бидний урилгыг хүлээж авч ярилцсан Завцралтай баярлалаа. Эх орондоо сайн явж ирсэн үү? Хизээ ирсэн бэлээ? Уржигдэр шөнө ирсэн. Сайн байцгаана уу манайхаа. За ер нь жилдээ хэдхэн хоног амардаг гэж юм тийм ээ. Нарны цэргийн одоо тийм ажлын хувьд одоо юу хүнд уу ер нь? Манай нарны цэргийн одоо ялангуяа циркийн урлагч хүнд хэлбэртээ ордог. Тэгэхээр хүндэлтэй гэхдээ тийм хүмүүсийн бодож байгаа шиг амар хүнд бол биш. Тэгтэл энэ хүнд хэлбэртээ ордог тийм. За ягаад одоо Завцралыг урьж ярилцахаар болсон бэ гэвэл сая 2 дахь удаа генисийн амжилтыг эвдлээ тийм ээ. Өөрийнхөө амжилтыг ахаад эвдсэн шүү дээ. Тэгээд нуграач хүн генисийн амжилтыг эвдэнэ гэхээр бас үзэгчд магадгүй лавшруулж асуумаар санагдаж байгаа. Яг юуг нь яаж эвдсэн бэ гэд. Тэр генисийн амжилтынхаа талаар бас манай үзэгчдэд хуваалцвал. Генисийн амжилт 2013 оны миний хамгийн анхных 2013 оны 2 сард байсан. 2 минут 50 секунд тогтсон байхгүй анх. Тэгээд амжилтаа эвтчээ байжсэн чинь Туркийн зөвхөн амаараа одоо шүдэрэн дээр хэр удаан зогсох уу гэсэн тийм үзүүлбэр одоо тий чаленж аа. Тэгсэн тэрийг 2 минут 50 секунд болгож эвдээд урдных нь одоо тогтоосон хүн нь бол Монгол ихч байгаа. Нугуурдаг хичээсэн 50 секунд бол тогтооцсон байсныг нь би 2 минут 50 секунд болгож тогтоочоод тэгээд дараа нь ТV шоу нь зүгээр 50 секунд байсныг 2 минут 50 секунд болгосон. Тэгээд ТV шоунаас юу яагаад чи манай ТV шоунд ирж оролцооч урьдлах гэсэн. Гэхдээ өөрийнхөө амжилтыг эвдэж тэ дахиад ахиулж чадах уу гэж асуусан. Тэгээ би чадна харуулад өгнө. Тэгээд орсноо. Туркийн шоу байсан уу? Тийм, туркийн шоу байсан. Яг шоунд ороход генис ч айгүй нэг юм сонин тэг гаж чим шиг заримдаа нэг юм маш олон хэлбэрүүд байгаа шүү дээ. Тийм олон одоо үзүүлбэр одоо хэлбэрүүдээс намайг сонгож аваад тэнд 10 төрөл орсны нэг нь би байсан. Тэгээ намайг сонгож аваад юу чаленж эвдээд тэгээ 4 минут 17 алгасан. 2013 минутаар ахиулсан бай тээ ахиулахтаа секундээр биш. Тэгэхээр дараагийн амжилтыг магадгүй өөрөө эвдэх байх. Эсвэл ахиж чиний амжилтыг эвдэх хүн бол бүр нэлээд минутаар ахиулахгүй бол нэлээд том сорилтыг үлдээчлээ шүү дээ тээ дараагийнхаа үндэл. Тэгээд бичлэгийг үзсэн. Яг тэр нөө амжилтаа яаж тогтоож байгааг нь үзсэн. Одоо тэрийг харахаар бүр юм яаж хүн тэгж шүдэн дээрээ тогтдог байна гэж л харж байгаа байхгүй тий. Тэгээ тэр одоо үзүүлбэрийн цаана одоо яг ямар нуграачийн техник талаасаа яг ямар техник явж байгаа вэ? Бүх биеийнхаа хүчийг шүдэн дээрээ төвлөрүүлж ийн гэсэн үг. Тэгээ шүдэн бас батбөх байна гэсэн үг. Тийм бүх. Йоо хүмүүс ингээл шүдэн дээрээ чиний шүд чинь өвддөггүй юу, хугардгүй юу гэж тэгдэг. Шүд бол зөвхөн тэнд үүрэг орол гүйцэтгэв. Тэр бол биений бүх жинг одоо яг тэ зөв позишнд хэр удаан бариад ингээд тогтоох уу, тэндээс төсвөр төвчээр уян хатан байдал тэгээ дээрээс нь жингээ яаж хуваарлах уу гэл тэ. Яг 4 минут яг нэг 2 минут гараал ихсэн чи миний баруун талын хүл хаад бадараад ингээ нөгөө мэдэг болоод эхлээд ингээ чичрээд ингээ эхэлээ доошоо ингээ хүрх гээд байгаа. Хэрэг хүрхэл юм бол нөгөө минут зогсох болохоор тэгээ би нэгийг ингээ эвж авч жаад ингээ хийжээсээ. Яагаад тэгэхээр нөгөө мэдрэлээ дарсан юм шиг. Одоо хүн чинь удаан ингээ хүлээж тэр л явагдаад байгаа байхгүй хөлний нэг тал. Тэгээд бас хүзүү орж байгаа. Бүхэл биений бүхэл өдөртөж шүдрүүгээ төвлөрүүлсэн. Дээрээ тогтоож ачааллыг авч байгаа гэсэн үг тийм. Үнэхээр амар. Одоо яг ингээ зүгээр энгийнүүдээр харах юм бол үнэхээр амар үзүүлбэр байсан. Эрсдэл бол их тийм. Тийм их. Тэгээл одоо тэр чинь харах боломжтой тийм. Тэр чинь одоо ингээ бэлтгэхийн тулд өдөр болгон бэлтгэлээ гээл ингээл нөгөө аман дээрээ тогтоол минутаа хараал ингээл ганцаар бэлтгэлээ гээл хүзүү өвдөж эхэлж байгаа маш удаан нэг позишнтэй ингээ байхаар чи хүний ясныг ингээд нэг талд ингээд удаан байцгаар айгуу ингээд нөгөө шин одоо дууралт одоо миний хамаг би дуграал хэлж эхэлж байгаа байхгүй дуурж эхлээл ер нь жоохон чилж эхлээл ингээд тийм байсан. Хэрвээ анзаарах юм бол бичлэгний хамгийн сүүлд айгүй удаанаар ингээд ярвалттай босч ирж байгаа. Тэгэхээр энэ чэч хэсэг бүгд ингээ онгоод
Тэгээ буцаад ингээ хөнөхөд амар өвчин мэдрэгцээ байхгүй. Тэгээ би яраж болохгүй шүү, хөрхөн биш шүү гэж хасаад ирсэн тийм. Телевизээр нэвтрүүлгээд орж шүү. Зөндөө телевиз нэвтрүүлгээ шүү, хөрхнөд шүү гэж хасаад ирсэн шүү дээ. Тэгээд мэдээж одоо энэ амжилтыг гаргахын тулд одоо маш олон жилийн хөдөлмөр цаана байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр цэцэрлэгийн хувьд одоо хэдэн жил нуграач хэрэгжүүлж авъя? 4 настайгаасаа. Би 4 настайгаасаа яг хэлсэн. Тий одоо тий нугарч хэлсэн. Мэргэжлийн төвшөнд бол 8 настай хүртэл. Тэгээ 4-8 нас хүртэл манай аав ингээ хөрх амт өөрөө ингээл заагаал нугарлт ингээ зааж байгаа. Тэгээ мэргэжлийнх руу яваад тэгээ одоо бараг 25 жил нугарч байна тий. Урлагийн салбарт явж байна да. Баярлаа. $25 жилдээ нуграачийн ажил чи өөрөө бас л нэг төрлийн спорт, урлаг болохоор өдөр болгон бэлтгэл хийх шаардлагатай байдаг баг тий. Тэгжиж одоо энэ амжилтаа, уян хатан байдлаа. Тэгээ насны үед бас одоо би хараа ярилцлага хийхэндээ гэж бодохдоо генсийн амжилтыг дэвдсэн охин гингүүд айгу нуграач гингүүд автоматар залуу хүн байх гэж бодож байсан байхгүй. Тэгээд нуграачийн карьерийнхаа явцад карьер дотроо бол нас нь бас нэлээд хөгшөнд орох уу? Ер нь бол Ахмад насны лугаа явсан байна. Хамгийн албаны гишүүн сууж байна. Гэхдээ бие гоё аваад явж чадчихна гэсэн үг шүү дээ тий. Яг нугралт бол залуу насны ажил. Тэгвэл одоо ингээ эгч нарыгаа хараад том нуграач тий багш нарыгаа харахаар би өөрийгөө хөгшин гэж хэлэх юмч ирэхгүй болцсон байгаа байхгүй. Тэр хүмүүс чинь амар олон жил нугарсан. Одоо ч гэсэн маш олон жил нугараад мундаг хэвээр явж ах би хажууд одоо 30 та болсон. Үгүй мэлээ дөнгөж эхэлж байгаа. Тэгээ одоо миний карьер бол явж байгаа болохоор тийм хөгшин гэж боддгоо. Угаасаа залуухаа За тэгээд цацралын хувьд тийм ээ бараг циркчин хүн болгоны мөрөөдөл болдог дэлхийд алдартай нарны цирк гээд ажиллаа 5 жил болж байгаа юм байна тийм ээ. Анх яг энэ нарны циркэд ямар шалгуурыг давж орж ирсэн бэ? За миний хувьд болохоор ингээд нарны цирк айгүй их нөгөө юм карьертай хүмүүсийг ер нь айгүй сонгож авд юм билээ мундаг карьертай хүмүүс. Генесийн амжилтыг тогтоогоод миний амьдрал бүр амар одоо 360 ирсэн гэх юм уу. Багасаа л нарны циркт орох мөрөөдөлтэй байсан. Тэгээ зөндөө шалгуулаад за эхний шатандаа тэмцлээ, хоёр дахь шатандаа тэмцлээ. Хамгийн сүүлийн шатд болохоор л за тэмцэнгүй л гэлэгдэг байсан. Тэгэл за одоо ч нарны цирк худлаа алдсан би хөшөрж байгаа гэл зүгээр нөгөө крүүш шиг те энгийн ажил хийгээл явж исэн. Ингийн ажил гэдэг нь одоо тийм ингээл дэлхийг тойрол цирк тагаал нураа явж исэн. Яг хөө циркийнхаа мөрөөдлөг жоох ингээд нарны циркийн мөрөөдлөг жоох орхицсан явж байхад генесийн амжилтаа эвдээд тэгэл шууд ураад намайг ажиллах уу 2 шоу байна. Тэ манай суурин шоу бэ 2 шоуын тэрний алийг нь сонгох юм бэ. Ажилд орооч гэлтэх юм гоо зүгээр яа ямар гоё юм бэ гэж шалгахгүйгээр шууд урилгаар орсон юм тий. Ер нь бол мэдээж шалгуулна л та тэр чинь маш мундаг хүмүүс ажилдаг циркэд чинь одоо циркийн жүжигч номер 1 жүжигчдийг л авч ажилладаг цирк болохоор намайг мэдээж шалгана. Тэгээд тэмцээд орсон. Нарны цирк алдартай гэл одоо циркчин болгоны мөрөөдөл гэж ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр бас зарим үзэгчид төлөвлөлт сайн мэдгүй байгаа. Яагаад алдартай байд тийм бэ гэд. Тэгэхээр яагаад одоо нарны цирк алдартай байд. Яагаад циркчин болгон тийш орохыг зорж мөрөөддөг юм бэ? Нарны цирк болохоор айгүй одоо Канад байгууллага, Канад компани бүх юм маш дээд зэрэглэлийн түвшинд одоо хувцсан л гэхэд нэг хувцсан л гэхэд $55,000 үнэтэй хувцтай бүх юм айгүй их мөнгө зарж хийсэн одоо энэ цирк байгаа байхгүй. Тэгээд театрчилсан байж болж байна. Маш олон төрлөөр одоо ингэ төрөл шоунуудтай. Тэгээд дээрэс нь Лас Вегас 7 шоу байдаг суурин. Тэр 7 шоу бол маш өдөр болгон 2 тоглолтын дээд зэрэглэлийн 2 тоглолтын гэсэн. Тикетэн зарагдахтаа нэг нь $169 эхэлдэг юм уу. Хамгийн багадаа $100 эхэлдэг. Тэрийг тэгээ мөнгө авч ирж байгаа хүмүүс маш олон орны хүмүүс ирдэг. Тэгээ дээрэс нь
өөр дуучид байдаг шүү дээ. Одоо ингээл Селин Дион ч юм уу, Mariah Carey эдгээр чинь яг бидэртэй зэрэгцэж ингэж шоугаа хийдэг. Бид нэр болохоор үзэгчтэй тэд нартай ингэж өрсөлдөж татаж ингэж өөрсөндөө татаж авчирдаг. Тэгээ дээрэс нь дэлхийн номер 1 цирк тий ингээ одоо болцсон хүн болгон мэддэг, гадаадд ялангуяа айгүй сайн мэддэг нарны циркт ажилладаг гончил хүүхд тийм үү яа юу хийдэ ингээл амар мэддэг. Тийм. Ер нь бол нийт ер нь нарны циркт хэдэн ажилтан байх уу? Тэгээд Монгол бас хэд хэдэн охтууд ажилдаг гэжээс яг ямар нураачаар ажиллаж гин үү? Юу хийж байгаа вэ? Тийм, нураачаар ажиллаж байгаа бараг 15 охтууд өвчнөр байна, дүүнэр байна, тий найзууд байна. Бас акробатын төрлийн ах нар маань ажиллаж байгаа, найзууд маань ажиллаж байгаа. Яг нийт болвол 3000 одоо бараг 4000 ажилчинтай. Тийм. Тэгээд тэр чинь суурин байдаг гэсэн. Тэгээд аялан тоглолтынхан гэж үү. Суурин 7 шоу, тэгээ аялан тоглолтын 20 гаруй шоутай. Тэгэл аялан тоглолтын шоунууд ингээл дэлхийд тойрол тоглоод байна. Суурин байдгууд нь бол яг л тэгээ бид нар өдөрт 2 шоугаа гээл гэртээ харил өдөр болгон тийм скечлтэй ажиллаж байгаа. Тэгэхээр одоо нөгөө талаасаа бас тийм алдартай циркэд ажилтан байна, нуграач байна гэдэг бол бас маш том хариуцлага явж байгаа тийм ээ. Тэгэхээр тэрийг ингэж одоо өндөр хэмжээнд тэр олон хүмүүстэй чадварлагаар үнэлэгдэж ажиллаж байгаа юм чинь одоо шаардлага бас их байдаг бах. Одоо ажлын хувьд ажлынхаа нэг өдөр ч гэдэг юм уу те яаж өнгөрдөг бол тэгээ байнгын л бэлтгэлтэй байдаг бах. Ажлынхаа цаатлалын процесс нь юу вэ? Тийм ер нь бол бид нарт анх гэрээ зурхад бүх ажлын бүх жижиг гэсэн дэтэлийг бүгдийг тайлбарлаж өгдөг. Жижиг хүсчихвэл гар хэсэг зур. Би өөрөө хүсээд гар хэсэг зурсан. Би тэр компаниас мөнгө авч байгаа. Тийм болохоор тэр компаниар амьсгалж одоо миний өдөр өнгөрдөг. Одоо ингээл би өглөө босоод хоол аягээл тархлуулахгүй хоол ч юм уу тиймэрхүү хоол хүнс өөртөө хэрэгтэй тийм хоол ундаа хийж идэл ажил дээр очиод цаг зөвхөн ганцхан багштай тренинг хийдэг биений жинний одоо биений булчинг чангаруулах, жоохон суларж байгаа арсыг чангаруулах. Тэгээ дараа нь пилатес ордог. Одоо биений нуруу өвдсөн ч юм уу янз бүрийн асуудал зөндөө байгаа. Тэдрийг засч янзлах. Тэгээ массаж. Тэгээд 2 шоу 7-оос 9:30-аас 2 шоуыг гэртээ харина. Таргалж болохгүй бах тий. Ерөөсөө жингээ яг барьдаг гэсэн. Одоо хэдэн килограмм бэ? 48. Тэгээд 48 дээр л ер нь хөдлөхгүй энийгээ барайл. Тэгэл булчингаа яг бас ингээ арчлаа тий. Хэд таргалж болохгүй, хэд турж болохгүй. Яг тийм. Нэг эсэндээ гой сайхан байх үүрэгтэй шүү дээ тийм ээ нугралтынхаа хажуугаар. Тийм. Ягаад тэгэхээр маш өндөр одоо төлбөр төлж орж ирж байгаа үзэгчид гой сайхан тэгээ бүх тэндээс стрессээ тайлаад гой мэдрэмж аваад гарч байгаа болохоор бид нэр тайзан дээр тэгж жоохон таргандуу ч юм уу эсвэл бол муухай хараадах ямар ч ирэхгүй. Тэгээ дээрэс нь бидний цалин сэтгэлд хандлага өгч байгаа болохоор мэдээж тэр цалин алдахгүй тулд хүн хөдөлмөрлөж хичээх хэрэгтэй болохоор ерөнхийдөө бол маш шаргуу ажиллаж байгаа тийм. Цалингийн хувьд өндөр. Тийм. Тэгээд тийм дэлхийд алдартай циркэд бас ийм олон баггүй тооны манай монгол охтууд нуграачаар ажилладаг гэж байна. Тэгэхээр би бас өмнө ч сонсч байсан монгол нуграачид бас яалчгүй хаач илүү байж чаддаг, ялгарч чаддаг гэжсэн. Тэгээд манайхны тэр нугралтын техник нь байд юм уу, биений бүтцтэй байд юм уу, яаж ялгарч илүү байж чаддаг юм бол. Нэгдүгээр болохоор манай монгол охтууч монгол эмэгтэй хүн өөр амар хүчрэхтэй, амар шаргуу тэр зан байна. Хоёрт уян хатархаа уян наллахаа байдал байна. Дээрээс нь манай циркийн 3 том нугралтын багш маш сайн техник гаргаж ирж биднэрт зааж өгсөн. Тэрийг бид нэр сурснараа одоо өнөөдөр дэлхийн хэмжээнд үнэлэгдээд ажиллаа явж байгаа байхгүй. Тийм болохоор ер нь бол талын юмнууд байгаа гэж би боддог тийм. Юу одоо биенийх нь уян байдлаараа бас ялгаатай байт юм уу те өөр орныхоос ч гэдэм үү. Ер нь бол ялгаатай. Тэгээд бүтэн техник одоо жишээ нь ингээл нуруу зөвхөн уян байгаад хөлн модон байх юм бол муухай харагддаг ч юм уу те. Тэгээд тэр болгоныг багш ингээд заагаад, сургаад, шахаад, сумгаад ингээд бүх багаас нь бэлдээд ингээд хүцэн болохоор бид нэр тэр хүмүүсийн одоо тавьж байгаа шаардлагат нийцээд байгаа байхгүй. Гадаад охтууд байна л да мундаг сайн нуурдаг. Ганцаараа сайн нуурж байна. Хоёулаа гуруулаа олоод ирэхээр чадахгүй. Дээрээ тиймэр ирцдэг. Одоо тэгээд ингээд давхарлаа нуурдаг шүү дээ. Тэгээ ингээд давхарлаа нуурахад тэр техник нь гүйцэтгэв ч юм уу тийм байд.
Тэгээд ер нь Монгол охтууд одоо нуграачийн юм олон улсын уралдаан тэмцээнд явахаараа Монгол охтуудаас арай айдаг гэсэн шүү дээ. Тэ өөр гадныхан бол Монгол нугаралд ирж байна. Монгол нугарал юм бол зоолттой эхний 1 2-т ч юм уу эсвэл 3 4-т орох юм. Бид Монгол нугаралч гэлтгүй Монголын цирк дэлхийн хэмжээний фестивалуудад ороход эхний 5 заавал бичигдчихэл одоо тий медалийн авч байгаарай гэдэг. Бид бүх жүжигчид мэднэ Монгол нугарал гэдэг бол брэнд болцсон одоо циркийн төвшөнд бол тэгэл бүгд л Монгол нугаралт ирж байна. Ямар нугаралтай нь харъя гэж өөр орны нугаралтж байгаа өөр орны жүжигчид байгаа шүү дээ. Тэгэл харж л байдаг тий. Одоо ингээд яг цэцэрлэг харахаар Генсээ 2 амжилтаа эвдсэн гээл за дэлхийд алдартай циркт ажиллаж ийн гээл тий одоо маш сайн нуграач болсон гээд. Гэтэ энэ бол ингээд гинт нэг өдөр бий болчихж байгаа амжилт бол биш. Энд хүрэхэд одоо хувь хүнээс бас ямар төсвөр төвчээр шаардагдчихсан бэ? Ер нь энэ хүрэх хүртлэх алхам нь бас хэр хэцүү байсан бэ? Ер нь шантарч исэн үед байдгүй. Нуграач болсон одоо түүхээсээ хуулцаад. Тий. Манай аав анх надад зааж өгчээс 4 настай байхад бүр амар чихэртэртэй одоо ч гэсэн чихэр харахаараа ингээл чиглаад харахаараа ингээл контролгүй болчдөг юм аахгүй. Ямар мэрэгжил. Манай аав болохоор зүгээр л том машин барьдаг жолооч хүн. Тэгээд тэр хүн аавдаа эрхлэхдээ л нөгөө гуйн дээр нь очиод дүүжин дайж ингээл хүлээ барайл ингээл эрхлээл тэгж яхахын харлаа нуграач болгоё гэл аав заагаад тэгэл би ч нэ Эрдэнэт төрж өссөн. Тэгээд 4 нас 8 нас хүртэл Эрдэнэт байжгаад тэгээд энд хамаатныхаа хичээнд ээжийнхаа хичээнд ирж амьдарсан. Тэгэхээр мэдээж жоохон хар баг тийм жоохон хүүхд гэрээсээ гинт холдоод өөр орчинд ороо тэгээд дээрээс нь бэлтгэл сургууль ингээд маш ийм шаргуу скетчлтэй явахаар шантартай юм байл. Жоохон махтал амир би яагаад нуграач болох гэж гэрлүү хармаар байна. Айлд баймааргүй байна. Гэлээ аавгаа ирэхээр хөлнөөс нь зүгтэл явуулахгүй гэж уйлал гадаа гудманд орилж чарлаа. Бити намайг орхио яваач гэлээдээс. Тэгээд сүүлдээ яг нөгөө юмаа сайн сураал багштаа магтуулаад ингээл ахаал эхлэхээр амар урам авд юм билээ. Би хийж чадчих штэ гэлтэй. Өнөөс ханах нь багасаад улам нөгөө би юу л үздэг байгаа вэ гэдэг нь л ихсээд эхлэхээрээ ер нь жоохон сатаарсан. Гэтэл маш олон амьдралын житэр те ажлын житэр маш олон одоо тийм бэрхшээл байсан нэг л тэрийг даваал гараад явсаар л байгаа. Анхны Генсээ амжилт одоо эвдэлтэй өөрөө очиж бүртгүүлд юм уу? Юун дээр очиж яаж одоо Генсээ амжилтаа эвдчихсэн бэ? Өөрөө юу бичлэг хийгээ дээрээс нь нөгөө Генсийн холбооноос шүүгч тэгээд нөгөө 2 шүүгчийн урьж авцраад нөгөө нөгөө би тэр үед яг Унгар тоглож байсан. Тэгээд Унгар тоглож байхад тэр цирктэй 2 шүүгчийн авчраад тэгээд тэд нар өөрсдөө бичлэгээ хийгээд минутаа хийгээд тэгээд болж байна. Бүртгээд тавчтай юм байна тий. Ер нь дэлхийн нарны циркэд орохоос өмнө ер нь одоо хичнээн тэмцээнд ороод яг ямар амжилтуудыг гаргацсан байсан бэ? Олон улсын одоо манай Аз зэрэглэлийн тэмцээн гэж байдаг байхгүй цирктэй солиогны циркийн тэмцээнүүд байдаг. Тэрний 3 том тэмцээн байдаг. Тэрний 3-нд би явцсан. Яваа тэгээд 2 мөнгө таны хүрэл медальтай их орондоо авчирч байсан л да хос нугаралт мажиг саран багшийн удирдлагын доор хос нугаралт гэдэг номероор явж авчирсан байт. Ер нь бэлтгэл нь хэцүү юу? Шатрах үе гарах уу? Угаасаа бид нар ч ингээл зөвхөн фитнес дээр очиод нэг жоохон төхөөрөмжтэй ажиллаад ч юм уу тий. Тэгэхээр л нэг цаг бэлтгэл хийгээл амар ядраал хөлс гараал цац болиблээ. Ер нь юуны төлөө хийж байгаа хэлээч гэдэг ч юм уу тий. Нэг шантрах үед гардаг штэ. Тэгэхээр энэ нь нэг төрлийн ингээл ажил болцсон. Өдөр болгон тийм бэлтгэл хийн гэхээр бас хэцүү хаа. Тийм өдөр болгон бэлтгэл хийн. Тэгэл яагаад 4 цаг юм бол гэж би нөгөө яг тийм 4 цаг бэлтгэл хийдэг байсан байхгүй. Тэгэл яагаад 4 цаг бэлтгэл хийх ёстой гэж нэг бодоод 2 цаг яага байж болтгүй юм бол гэж заримдаа шантардаг байсан л та. Тэгээ сүүлдээ нөгөө яалтчгүй тийм удаан зарцуул тийм цаг зарцуулж иж өөрөө мэржлийн төвшөнд очих юм байна гэдгээ би өөрөө нөгөө гадаад руу ингээ яваал баг өөр орны жүжигчд хараад эхлэхээр яалтчгүй би ингэс та миний хүн шиг мэржлийн байх ёстой юм байна. Хэрвээ үгүй юм бол би яах гэж энийг эхэлсэн. Буцах замгүй болсон байгаа байхгүй аль хэдийн эхэлсэн болохоор тэгээ яалтчгүй за хийх л ёстой. Тэгээ сүүлдээ ингээд угаасаа өдөрт 4 цаг бэлтгэл хийгээл эхлэхээр чинь угаасаа л амьдралын нэг хэсэг болоо явчихж байгаа болохоор хийх л ёстой гэсэн тийм
Тэгээд бас урлагийн амьдрал, урлагийн карьерийг богинохон гэдэг тий. Тэгээд дараагийнхаа карьерийг төлөвлөсөн байгаа юу? Ер нь эсвэл одоо нарны цэрэгтэй эдийн хугацаанд ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа вэ? Ер нь ингээд амьдралынх нь бас ойрын зорилго нь юу вэ? Би болохоор ер нь бол дахиад ер нь ажиллана. Цэрэгтэй ажиллана. Нугалтынхаа карьерийг дуусгах юм бол гэр бүлийн бизнесээ цогтаа хийгээл сайн хийж болоо. Тэгэл нөхөртөөгөө хамт гэр бүлийн бизнесээ хийндээ л гэж боддог. Монголдо ирж бизнес хийх үү? Тэнд Америкт хийх үү? Ер нь бол Монгол Америк хоёрыг холбосон. Бид тэр болохоор компани нэгээд одоо нэг удааг байна. Гэхдээ travel компани байгаа. Аялал жуулчлалын компани. Америкаас Монгол руу, Монголоос Америк руу гэсэн. Гэхдээ маш олон хүнээр биш цөөхөн хүнтэй тийм. Одоо харахаа ээж болоог байгаа тий. Тэр ээж болно гэдэг чинь бас нуграач хүний амьдралын карьерийг жоохон өөрчилдөг юм шиг байна. Биений хувьд ч тэр тэгээд ээж болоод бас нарны цэрэгтэй ажиллах боломжтой юу? Боломжтой. Бүрэн боломжтой. Гэхдээ маш их одоо ээж болоод тэр чинь 1 жил нуруугаа бараг те 1 жил 6 сар нуруугаа хөдлөхгүй яг нэг чигээр нь байлгаж байгаа. Буцаад ажилдаа 3 сарын дотор буцаад ийм төвшин рүү орно. Тэгээд маш дээд хэмжээний төвшин рүү орохоор яг ээж бол одоо төрчөөд эхлэхээр яг анх яаж нууралт хийж эхэлсэн яг тэр нь эхэлдэг бүх тэр өвдөлтөө мэдрэн бүх тэр техникээ сурах гэж гар дээрээ тогтох гэж бүх юм нь яг жоохон буцаад жоохон хүчиг болсон байдаг гэсэн. Гэтэ бас уян хатан байлаа алтна. Тийм. Нуграач хүнийг яг ингэдэг гэжээс одоо нуграх тэр процессын явцад одоо биенийхээ ингээ бүр татагшаа ороод бүр эдис бүхэн рүү шингэж төвлөрж ороод тэрийгэ бие одоо дотроосоо удирдах байгаа гэжсэн. Тэгэхээр энэ нь бас ингээд энэ чадвар нь те энэ мөн үү? Одоо миний сонссон. Тий, ер нь бол мөн. Бүх юм ал мэдрэмжтэй бид нар чинь тий. Тэгэхээр энэ одоо ингээ өөрийгөө дотроос нь удирдах байгаа гэдэг юм уу те эдис бүрээ ингээд мэдэрч удирдах байгаа. Энэ чадвар нь бас ингээд амьдрал дээр өөрийнх нь өөрт нь бас яаж нөлөөлдөг бол эргээр одоо бизнес хийхдээ ч гэдэг юм уу төвлөрөх чадвар сайтай байхаар ч юм уу те эсвэл ер нь өөрт нь яаж нөлөөлж байгаа ер нь ямар хүн болж төлөвшөж байгаа гэсэн үг вэ? Миний хувьд бол амар нэг юмаа ингээл дуусгах чийж заавал дараагийн руу ордог. Тэгэхгүй ингээ нэг зарим тийм мундаг эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэр ихлүүлээ, энийг ихлүүлээ тэгээд ингээ зэрэг ажил хийдэг. Миний болохоор амар хит төвлөрөөд идэв юм шиг байна. Нэг юмаа дуусгаад дараагийн руу. За энийг дуусгачаал дараагийнх нь. Тэгэхгүй болол ингээд нөгөө мэдгүй тэгж олон юм лөө явж одоо хөгжиж чаддаггүй шүү дээ. Нэг лүгээ л ингээд байдаг. Тийм. Тэгээ бие бол ингээ бараг хүснээрээ удирдах чинь гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр бие ингээ хүснээрээ удирдах юм бараг өөр юу ч удирдах гэдэг юм те юу ч хийж чадах баха. Тийм. Миний бодлоор бол тэгээ болол л шүү дээ. Одоохондоо бол гайгүй бүх юм миний хүснээр мөрөөдснөөр одоохондоо байж лээ. Тийм. Тэгээд одоо тэр тоглолт толгон дээр те тэр чинь ингээд нөгөө бүрэн төвлөрөх яг ингээд тэр үзүүлбэртэй бүрэн орж иж тэр тоглолтыг амжилттай болгоно. Тэр чинь одоо ингээд нэг юм хүн юм чинь алдаа гаргах магадлал бас маш их байгаад байдаг шүү дээ те. Алдаа гаргаж ирсэн нь ер нь одоо тэр сэтгэл зүгээч гэдэг юм уу бас хянах чадвараа яаж хөгжүүлэх вэ? Миний хувьд бол алдаа гаргаж ирсэн хүн юм чинь те бид нар ч робот биш. Тийм болохоор тайзан дээр маш олон хэдэн мянган судалтай хүний үзэгч тий амар сэрхтэй солигийн тайзан дээр алдчихлээсэн. Зөндөө алдаа гаргаж ирсэн. Гэтэ би бол робот биш. Тийм болохоор яг өөртөө амар зүйл яддаг л та яана би алдчихлаа. Яагаад юм тий ингэчлээ гэл гот одоо цуг хамтран ажиллаж байгаа жүжигчд маань цуг байгуулгын маань дарга нар тий зүгээрээ чи робот биш юм чинь алдаа гарах хүн болгон алдаа гарна. Энэ дээр битээ санаа зов гэл хэлэнгууд ингээл цаанаасаа заа тийм дээ гэл тий. Тэгээд сэтгэл зүгээ байнга сэтгэл зүгээ бол байнга хяндаг. Тийм ер нь бол байнга хань. За энэ тоглолт. За энэ дээр алдаж болохгүй. За энэний дараа дахиад нэг тоглолт байгаа тий. Тийм болохоор сайн ядарч болохгүй, сулдаж болохгүй. Хамгийн гол нь тэгээ миний хувьд бол тархиндаа л айгүй сайн сэтгэл зүгээ сайн бэлдэхгүй л бол тэгэл хичнээн мундаг суу тэгээ чадaltaй байгаа булчинтай байгаад тэр бол хөгж одоо тий контролд орохгүй юм шиг санагддаг шүү. Одоо ингээд
Монголоо төлөөлөд одоо олон улсын томоохон байгууллагад ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр Монгол залуучуудын одоо ур чадвар ер нь их дэлхийн түвшинд очиж байна гэж манайхаа ер нь яриад байгаа. Тэгээд яг хоо эндээ ажиллаж байгаа залуучуудаа бас ингээд зөвлөхөд олон улсын байгууллагад ажиллахад олон улсын одоо ийм томоохон нэр хүндтэй компанид нэр хүндтэй байгууллагад ажиллахад ямар ур чадвар хувь хүний одоо мэрэгжлийнхээс гадна хувь хүний ямар ур чадварыг хардгийг, яаж үнэлүүлдгийг, боломж нь ер нь ямар байна те. Энд байгаа залуучууд дэлхийн олон улстай хөл нийлүүлэхэд бас өөрсдийнхөө хувь хүний хөгжил тал дээр бас яаж анхаарах хэрэгтэй байдаг вэ? Миний хувьд бол ер нь анзаарэгдснээр бол чи ямар ч те чи одоо генээс амжилттай хоёр удаа авд. За чи ста мундаг хөөрхөн нуграач охин байна. Тэр бол хамаагүй юм байл. Яг тэр олон улсын байгууллагад ажиллаад ихлэх хүнтэй яг яаж харьцаж чинь чиний харьцааг л айгүй хард юм лээ. Ингээл нэг хүнтэй маргалдаал тийшээ очиж маргалдаал ингээл асуудал үүсгээл ингээл нэг зарим маш мундаг жүжигчд орж ирэл манайхаас халагдаад гардаг. Тэгээ ямар мундаг юм бэ гэж бид нар хүртэл хараад ингээл гайхдаг. Мундагтай хэд бардсан. Тэгээ бос хүмүүсийг ингээд дорд үздэг. Яг ижил зиндаанд харьцдаггүй. Тэгэл ингээл өөр ингэж харьцдаг ч юм уу эсвэл асуудал үүсгэх тийм хүмүүсийг бол нэг удаа ажилладаг юм л. Ер нь хаач тэгдэм байлээ. Ер нь олонтойгоо яг яаж ажиллаж гин тэрийг нь аягуулсан харна. Тэгээд яг цагаа барьж гин үү? Цаг аягуулсан харна. Цагаас оцорч болохгүй. Тэгээд дээрэс нь өөрийнх нь одоо хичээл чамаалтыг л хардаг. Нэг тийм олон юм хараад өстө нэрэ хөөрхөн байна уу? Юу лээ? Манай чинь нэг байлаа шүү дээ. 170-аас дээш өндөртэй хөөрхөн царайлаг охтуудыг үйлчлэгч ажилд авч байгаа гэдэг. Тийм бол ерөөсөө 5 минут турхай нуу бүдүүн байна уу? Чи ямар энэ тэр ерөөсөө хамаагүй. Чиний л одоо хүмүүстэй яаж харьцах чинь. Тэгэл бол. Хүмүүстэй мэрэгжилдээ эзэн болсон чадвар. Тэгээд тэрийг одоо эзэмшиж тууштай байх чадвар бас чухал гэдэг байх тийм. Цаг барих. Тэгэл сахилгуудтай. За Монголд энэ хоногор ирсэн юу их ч 14 хоногор ирсэн. Би сайхан амарлаж байгаа. Жилдээ хэд удаа ирж чадчих вэ? Жилдээ юу? Нэг л удаа ирж байгаа. Яа тэгэхээр манайх 14 хоногийн амралт нэг л идэг жилдээ. Тэрнгээр л ирдэг. Тэгээ жилдээ 28 хоног л амардаг гэсэн 3 удаа хуваагаад тий. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань ярилцсан залуучуудад бас ийм сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Дэлхийн хэмжээнд Монголоо төлөөж ажиллаж байгаа одоо цэцэрлаараа бол маш бахархаж байна. Тэгээ генесийн амжилтыг 2 удаа эвдэнэ гэдэг бол бас хэр баргийн хүний хийж чадах ажил бас биш. Тэгэхээр цаашдын ажил, уран бүтээл, шинэ эхлүүлсэн бизнест өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.